тэр төмөр дээр бол нэг 4 удаа за ингээл хүчтгий байж тэл гэж бол бодож ирсэн. 5-таа 4-таа 2 хүүхэдтэй эхнэр маань дөнгөж төрөөд ингээ гарч чаад байдаг. Би юу хийж ийна л гэж бодож ирсэн. Тухайн үед. Тэгвэл би хэзээ ч албанаас нэрч үзээгүй. Сургууль төгсөөд бол ер нь бүхний хий чин чадна одоо л бараг л одоо өсөрж байгаа хүн авраатал усан шүм бодол хүн гаргаатал шүхрээр буугаатал ингэхлээр бодсон л доо. Тэгээ яг газар дээр очих бол шаал өөрөө тийм л. Ер нь боддог шүү дээ. Онцгой байдлын албанд ороогүй бол өдөөд одоо Батэрдэн гэдэг хүн одоо хаана юу хийж ямар хуу төвшөнд явах нь бол мэддэг. Намайг Батөрчгийн Батэрдэн гэдэг 2010-аас 2014 онд хууль сахиулгын их сургуулийн онцгой байдлын сургуулийг онцгой байдлын албаны ажилтан хэрэгцүү шимэглэлээр төгссөн. За 2014 оноос хойш бол одоо Сэлэнгийн аймгийн онцгой байдлын газарт одоо тасралтууд 11 дэх жилд ажиллаж байна. Багаас л одоо цэргийн хүн болох тийм хүсэл мөрөөдөлтэй байсан. Тэгээ тэр дундаа одоо энэ аврах шимэглэл буюу одоо онцгой байдлын албанд орж ажиллах тийм хүсэл сонирхолтойгоор энэ албанд бол орсон. Ажлын байранда би чинь анх одоо 14 онд сургууль төгсөөд хуваар авч байгаа. Тэгээ хуваар авахад одоо Сэлэн гээл хуваар авсан. Би чи одоо зуны амралтаараа Аранга Бацгийн суманд очдог. Ер нь яг манай байдаг байсан газар бол мод багтай газар. Тэгээ Сэлэнг рүү хуваар авчаал анх одоо Сэлэнгэд очих чи битүү модон дунд очиод богоонд суугаал ингээл очиход хаана ирч вэ гадаад ирч вэ гэж бодож байсан л да. Тэгээд Сэлэнгийнхаа галтууруудынхаа аврах 36 дугаар ангид салаан захирагчаар томилогдоод тэндээ 4 жил ажилласан салаан захирагчаар. Сургууль төгсөөд бол ер нь мэрэгжлийн одоо эзэмшил гарч ирэх бол бүхний хий чин чадна одоо л бараг л одоо өсөрж байгаа хүн авраатал усан шүм бодол хүн гаргаатал шүхрээр буугаатал ингэхлээр бодсон л доо. Тэгээ яг газар дээр очих бол шаал өөрөө тийм л. Хүн одоо онлоор авсан мэдлэгийг шууд практик дээр хэрэгжүүлэх гэдэг бол чанга. Ахти бол ажиллах явцтай хүн яаж ажиллана, хүн яаж бодно, яаж сэтгэнэ яг тэрүүрээ л байдаг. Тэгээ ер нь энэ албанд орсон доор их бахархдаг та. За 2015 онд нэг ойрын төмөрд явж исэн манай Алтан булаг суманд. За өргөн нэг 70 км, урт нь 50 км хэмжээтэй 3 сумын нутаг давнаа тасцсан тийм том төмөр байсан. Энэний 2 дахь дуудлагаар би нэмэлтээр гарч ирсэн. Тэгээ энэ дуудлаганд би нэг 28 хоног үүрэг гүйцэтгсэн л дээ. Тэгээ тэр ер нь бол их санаанаас юусаа гардаггүй. Тэрэнд одоо би яг тоолох юм бол 4 удаа за ингээл ер нь одоо дээш тэнгэр дэвшдэг юм байж нэгээс нь өгдөг юм байж л гэж бас бодож ирсэн. Тэгээ яг тэр төмрийн ард дээрээс нь бодоход их бахархалтай, их сайхан. Одоо яг тэрнийхээ талаар одоо хүн амьтанд хэлмээ санагдаал, аав ээжтэй хэлмээ санагдаал, найз өхөдтэй одоо гайхуулмаа санагдаг тийм үе бол байсан л да. Тэгтээ яг тэр болгоныг чи хэлээд явна гэж юу ах вэ? Зүгээр тийм үе бол ер нь дотроо тэгж бодох омогших тийм бол байдаг. За ер нь миний баримталтыг зарчим жоохон гатуу гэж магадгүй. Онцгой байдлын алба бол төрийн цэргийн байгууллага. Бидэд бол тушаалаар явдаг. Тэгээ ер нь бол гамшиг усал гэдэг маань өөрөө хүний амь настай холбоотой үр гүйцэтгэж байгаа албаагч хүртэл өндөр одоо эрсдэлт үр гүйцэтгэдэг. Тэр дундаа би нэг л юм хэлэх дуртай. Бидэд бол төрийн цэргийн албаагч, төрийн цэргийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагддаг. Бид нар цэргийн алба хааж байгаа хүмүүс. За энгийн төрийн хүмүүс бол одоо хөдөлмөрийн тухай хуулиар гэрээ байгуулж ажиллаж байгаа. Тэр бол одоо өөр хүмүүс тийм ээ, ажилтан гэж явж байгаа. Тэгэхээр цэргийн хүн тэгэхээр тушаалаар хизээж одоо ухарч, няцарч болохгүй урагшаа. Тэгээ хүн одоо нэг ийм үг өгдөг шнэ. Ямар хүнийг зөрөгтэй хүн гэж хэлэх вэ гэдэг. Улаангаар л дүрсэж яхад нүсрээд ордог хүн, урын үр үрдээ урсж яхад нүсрээд ордог энэ зөрөгтэй хүн биш байхгүй. Энэ бол одоо нэг өсөндөө бас за гатуу хэлэхэд тэнэг хүн байгаа нөхцөл байдлыг үнэлж би одоо яг энэ байдал дээр ийм нөхцөл байдал дээр яаж ажиллах вэ гэдэг юм яг тодорхойлж чаддаг, сандралгүй зөв шийдвэр гаргадаг. Энэ хүн бол зөрөгтэй. Би бол тэгж боддог. Тэгээ энэ үгийг бол одоо шинээр орж байгаа албан агч нартаа бас хэлдэг. Тэгээ хүн өнөөдөр одоо жижигхэн байна уу, том байна уу, одоо янз бүрийн одоо зүс царай юу тэр бол ямар ч хамаахгүй. Одоо зөв ярьдагч байна уу, ярьдгүйч байна уу? Хүн зөв сэтгэлтэй,
За мөн дээрэс нь одоо яг өөрийнхөө оногц ажилдаа маш хариуцлагатай байхыг л би зөвлөдөг. Би ер нь нэг шантарч байгаагүй. Нэг юм байж байгаа л да. Ковидор анх маань сэлэнгч ковид ах гарсан шүү дээ. 11 сарын 9-ноос ахуулаад би гэртээ нэг 30 хоног ерөөсөө яг хариг байсан. 30 арай өрөөг маань 25 6 хоног. 12 сарын 5-нд манай баг хөхт төрсөн. Би 3 хөхтэй эхнэртэй. Тэсээ манай эхнэр дэгж 12 сарын 5-нд би нэг штаб дээр үүрэг гүйцэтгэж 20 хоног гэртээ хариг уугаа шүү дээ. Ерөөсөө яг тэр үеэр чи ерөөсөө ойр муутай ерөөсөө байнга ажиллаа, өндөр ачаалттай ажиллажсэн. Эхнэр залгаал. Манай том дунд хоёр ч нэг 5 та 4 та эхнэр залгаж. Би төрөх гэдэг шиг ус гарчлаа гэх. За би очлоо гэл. Хамгаалтын хувцсөөл аймаг сүртэй мотсон л доо. Тэгээд машиныхаа гадаа машинтаа зогсож байгаа эхнэрийг дуудаал 2 хүүхэдтэй. Эмдүүдээр очиод төрүүлж удаагүй бас нэг 7-8 цаг л болсон баг. Гадаа нь хүлээж аваад төрүүлээд төрчөөл яг тэр өдөртөө би эмнэлгээс аваад буцаа гэртээ авсан. Тэгэл одоо эхнэрдээ нэг хэлж ийсэн. За манай эхнэр одоо энэ удаагийн гам болоход л болсон шүү одоо тэгээд чи одоо яг гүрэн шүү одоо. Тэгээ нөгөө зочч хөдөлгөөн хаацсан байсан учраас сэлэнг рүү хинч ирэхгүй. Нөгөө хоёр талын аав ээж ах トゥ мохтуу бүгд хотын ийш тэргүүр штэ. Бид гэр бүлэрэл тэнцэх байхгүй. Тэгэл эхнэрийгээ тэгж оруулчаад би шууд тэгээ тэр дөрөв буцаал ажиллагаа явж исэн. Яг энд явж байхдаа би ингэж уучлаасан л да. Үнэхээр одоо 5 та 4 та 2 хүүхэдтэй эхнэр маань дөнгөж төрөөд ингээ гарчаад идэг. Би юу хийж ийнэ л гэж бодчихсон. Тухайн үед. Тэгтээ би хэзээ шалгуунаас нэцэж үзээгүй. Ер нь бол одоо энэ онцгой байдлын байгууллагын ажиллагаа надад их сайхан гоё мэдрэмжтэй. Ер нь ээлж амралтаар ч гэсэн тухтаа амарч чаддгүй шүү дээ. Яг ингээд гэртээ нэг сар улчиг ер нь хэцүү дээ. Нэг 12 тончоол нэг байгууллагаар явчихмаа сагдал. Нэг гамшиг услын нэг дуудлага гарчих юм бол тийшээ нэг явчихмаа сагдал. Өөрийн нэг тийм нэг сонирхолж байдаг юм уу нэг тактик ч юм уу нэг юм боловсруулж марч юм сагдал нэг ус. Нэг тэгэд идэг нэг юм онцлогтой. Сэргийн гавьяаны одонгоор Сэлэнг аймгийн онцгой байдлын газрын Гамшигт хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч хошууч Бат хөгжийн Бат Эрдэнэ. Энэ альбом дээр нь бас хоёргүй сэтгэлээр зүтгэснийг манаас өдөрлгүүд мандуулж төрмөн шагнасан болов уу гэж би бас бодож байгаа. Тэгээд 23-д ерөнхийлөгчийн хамаан газраас надад ярьсан. За ингээ 25 тайж шагнал авах юм байна шүү гэд ярихт нэг баярлж илаа. Тэгээд машинаар наашаа гарах байсан. Тэгээд болоод ер нь богоон нэр өмнө найдвартай нэр гэдэг. Бас тэг замын альтргаа болд байгаа. Тэгээ богоонд суугаад өглөө 6 цагт хоосон. Тэгээд дүүгэндээ очиод тэгээд дүүгийнхээс наашаа ирж байхдаа бас хоцорчих юм болов гэдээ бас их бодсон бас. Улаав цогч их төвжрээтэй мас элэг шиг үш штэ тэгээд нэг үг ярихад бол гамшиг осолтой ажилласнаас илүү сандрал байсан. Ер нь бол одоо ямарваа нэг юм дээр очихдоо сандрал ер нь бол арилцсан байна лээ. Ер нь бол нэг сүүлийн нэг 4-5 жилийн хугацаанд бол ер нь юмн дээр очсон ч одоо тэр нь буцалтгүй нэрэгдэгч байсан ч тэр ер нь бол сандралгүй болсон байл. Сандрал өмнө нь бол бага хэмжээтэй байдаг байсан бол одоо л ер нь сандрал нэлээд багассан л. Сая бол нэлээд сандарсан. Энэ үг хэлэхэд бол нэлээд сандарсан шүү. Энэ бол одоо ганцхан намайг ус шагнаж байгаа юм биш. Манай хамт олоныг ус шагнаж байгаа болов уу гэж би бол бас харж байгаа, бодож байгаа. Ер нь онцгой байдлын алба гэдэг бол ер нь ганц хүний амбиц, ганц хүний хүч хөдөлмөрөөр явдаг ажил бол биш. Энэ бол хамтын ажиллагаа, хамтаараа зүтгэжиж ард нь гардаг. Тэгэхээр энэ бол бас хамт олоныг манаас шагнаж байгаа болов уу гэж бол би бас бодож байгаа. Тэгээд энэ хүн хүндтэй шагналыг бас авсандаа хамт олондоо их хамгийн түрүүнд их баярлалаа гэж хэлье. Мөн дээрэс нь одоо арга хэрийг мань одоо бат тааж байгаа эхнэрдээ баярлалаа, аав ээждээ баярлалаа, ах トゥ хамаатан саданд бас баярлалаа гэж хэлье та. Зорилго бол их том тавьдаг. Арга хэрдээш том, албандаач том тавьдаг. Гэхдээ ер нь бол тийм алтан төшөөлийн төлөө бол биш. Өөрийгөө нэг сайхан боловсруулад өшөө илүү одоо алдаа дутагдлгүй сайн ажиллах юмсан одоо томоохон хэмжээний гамшиг усал галт төмрийн дуудлаган дээр ямар нэгэн алдаагүй эргээгээд одоо хамт олон минь бас бид нар чи эртэгтэй гарна шүү дээ. Одоо харсны дараа за манай тэрл одоо өстө энэ дээр өстө үнэн сайн ажилладаг байсан шүү.
тийм одоо удирдлага зохион байгуулалтаар хангадаг байсан шүү гэдэг. Тийм л одоо бодол сэтгүүтэй, тийм л түүх бүтээх юмсан л гэж боддог.